За бидэд одоо Бурхан Алдан хайрханд явах гэж байна. Зарим хүмүүс маань одоо гээгдэн гэдэг шиг одоо. Аа маань явж байна бас. Өргөн мөрөлтгүүнээр одоо явж байна. Шал өөр юм билий. Өөр юм. За ингээд босго тэнгэрийн даваан дээр л үү. Эцэн Чингис хааны зарлиг ёсоор язгуурын Монгол аймагуд нутаглаж цааш буруу илэгтэн усармаг явдалтныг мөр бүү гаргаа. За ингээд Бурхан Алдан хайрхандаа гарахаар алхаж байна да. Үүрийн одоо 6 цаг 10 минут болж байна. За явж байна. За тэгээд шүдээ авсан хэрэг. Явж исэн хүмүүсд мэдчихэж байгаа. За ингээ бид чинь Бурхан Алдан хайрхандаа мордон ирээд байна. За одоо нар удахгүй мандах гэж байна. Тэнд сарам байж байна. За ингээ сүлд аваад эхлэхтэй. За нар онцгой тэндээс сууж энэ дэ. За манай хөсөл өртгөх хүмүүс 17-наас төрсөн өдрөө өвгдөөц эзэн Чингис хааны их Бурхан Алдан хайрханыхаа одоо мараалхан одоо төрсөн өдрөө тэмдэглэж байна. За ингээд Монгол төвний заяагүй нөөдөө байж хүсэл бүхэн биелж байна. Хураа. Нарварчээ. Хураа. За 2025 оны 1 сарын 18-ны уран хулаан аран мандаж байна. Уг нь бол их гоё залуучууд. Асуу эргүний шантсын сордгийн да. За тэгээд өвшөөхтэйгээ гараад ирлээ. За Бурхан Алдан хайрхны маань ороод нарны туяад усчээ, нар манджээ. За их сайхан Бурхан Алдан хайрхныг өглөө бүр дахиж бай гэж хааны юм зарлиг байдаг аа. Монгол сайхан залуучууд маань Хэмраас эргэж хөх Монголоо даатгаж одоо энэ сайхан хайрхандаа бараалгасан байна. За бичлэг явж байгаа. За манай хүч одоо 17-наас өдөртөө өнөөдөр төсөө өдөр. За хүчтэй төсөө өдрийн баярын мэнд хүргэе. За За ингээд их Алдан хайрхандаа гарчаал бууж байна да. Энэ авийн байгаль бас их өвөрмөц гайхамшигтай сайхан тогтцтой байдаг бас. За ер нь бол дулаан хувцаслал хэрэгтэй. Хөнгөн шингэн байх хэрэгтэй. За тэгээд халтргаа гулгоноос хамгаалсан тоноглол
бэлт хэрэгтэй. Ийж яваад өөрийгөө зовоохон гаргаанаа л гэсэн. Стор бас авахгүй. Мус цаа ууж байгаа хэрэгтэй юм аа. За. Хайрхандаа гараад ирсэй. Одоо бууж байна. Энерги ирч хүчийг маш их сайхан авлаа. Үнэхээр гоё байна. За. Тэгээ энд бас нөхөөрхөн амттын мөр бас их байх юм аа. Чаны мөр. Энэ бол яг туулай мөр болтой юм аа. Тэгээ ингээд цас хөөрхөн гоё тогтцсон. Асал гоё үзэгсэн төгөлдөр байна шүү. За ингээд явна шүү дээ. Тийш дээ яг үнэ. За ийшээ бол нэг гайгүй сайхан нөмөр нөлөгтэй газар ороод ирд юм аа. Хахан дээр гараад 1 сарын 18 төрсөн өдөр өвөө нь мэлах гат. Тэгээ тэндээс ирж байна. Мэдээгүй байгаа. За ингээд өвөөгийн хүүхдийн одоо жоохон хүүхдээс ингээд том залуу болоод 17 оноос хүрээд аавтайгаа нөгөөтэйгээ ахтайгаа ахтаа матан сатантайгаа ингээд бурхан халдсан гэдэг ийм сайхан бүлэг дэмэрлэлтэй ийм сайхан газар ирээд ингээд төрсөн өдрөө одоо төрсөн өдрөө одоо ийм сайхан бүлэг дэмэрлэлтэй ингээд төрсөн. За баяр хүргье. Баярлалаа. 7 оноос хүрч 90 цент түрээд хээрийн төрсөн өдрийн баярыг одоо бас тэмдэглэж байна. Сая санснаас хэцүү байвуу, санснаас гайгүй байвуу, сонирхол татах зүйл юу байна? Амар хэцүү байх гэж бодсон гайгүй юм уу? Хэцүүс гайгүй юм. Юу ч одоо хичээлийнхээ амралтаар одоо төрсөн өдөр нь дохиож хаалдунд анхуурдаа ирлээ. Одоо миний хувьд бас их маш их баяртай байна. Одоо өвөөтэй, ахын дүүстэй, аавтайгаа хоёулаа бас ингээд дүүнэртэйгээ цуг яваад энэ сайхан хайрханд өсөл мөрөөдлөө даатгаж, ивэлтэн багтаад одоо насан туршээ одоо том иргэн боллоо шүү дээ. Яа тийм байна. Дурсамж түүх дүүрэн байна. Бурхан алдуу хайрхан маань одоо үнэхээр гайхамшигтай сүрдмээр сайхан харагдаж байна.